Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Кино эхлэхийн өмнө нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр бол одоо All the Money in the World гэдэг одоо энийг одоо юу гэх юм, дэлхийн бүх мөнгө гэх юм уу? Дэлхийд дээрх бүх мөнгө орчуулсан байсан шүү дээ. Дэлхийн бүх мөнгө ч дэлхийн бүх мөнгө. За яг хоо нэг иймэрхүү утгатай. 100% нэг иймэрхүү. Одоо дэлхийн дээрх одоо хамгийн баян хүний тухай гарч байгаа юм л да. Энэ одоо нэг 70 оны нэг үйл явдал гаргаж байгаа. За энэ алдарт Ридли Скоттийн хийсэн нэг юм одоо баримтд намтарчилсан гэх юм уу? Намтарчилсан гэж явах. Намтарчилсан драм төрлийн трейлер драм гэж явна. Ридли Скоттыг одоо манайхан бүгдээр мэдж байгаа л үү? Тэгээд одоо Марсын хүн гладиатраас ахуулаад тэгээд одоо өчнөө олон сайхан кинотой те. Анхны одоо нэг аратнууд ч юм уу те. Хүн болгоны мэддэг. Тий. Найруулагчтай нэг шүү дээ. Тэгээд шинжлэх ухааны одоо уран зөгнөлтийг бас түүжсэн хүмүүсийн нэг тийм ээ. Тав морил. Өвөө саудын цөлөөс газрын тус гаргаж ирсэн хүн юм. Тийм болохоор өвөө өөрөө зохион бүтээсэн Дулаан хотын завны үйлдвэр Франц улс 1958 он түүнийгээ супер танкер гэж нэрлэсэн юм. Калабри өмнөд Итали 1973 оны 7 сар. Тэрнийг суулгахад 17 сая доллар хэрэгтэй. Хүсвэл та нар цагдаад очиж болно. Гэхдээ очиод нэмэргүй. Надад тийм их мөнгө байхгүй. Хадам аваас аав. 9 жилийн өмнө Сан Франциско хот 1964 он. За 1 2 3. Ээж! Өглөөний минь аваа. Энэ дор хаяж 80 давхар баха. Хэдэн давхар юм бол? Мэдхгүй дээ. Гэхдээ тоолж барахгүй өндөр юм байна. Хиний барилга юм бол? Өвөөг их чинь. Бодит явдлаас сэдвлэн бүтээв. Гол дүрд Мишель Уильямс, Кристофер Пламер, Марк Волберг нар тоглолоо. Ром 1973 он. Орчлонгийн бүх мөнгө. За Ридли Скоттийн одоо энэ хийсэн кинон өөрөө бас бодит үйл явдлаас сэтгэлэн бүтээгдсэн. За одоо юу гэдгийг 16 настай хөө барьцаалагдсанаар одоо ингээд үйл явдал эхэлж байгаа ер нь бол. За энэ 16 настай хүүхдийг яагаад барьцаалсан бэ? Тэ? Юу болвоо? Яагаад гэвэл өвөө айгуу баян. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг байсан. Дэлхийн хамгийн баян хүн. Тий. Дэлхийн хамгийн баян хүн гэдээ бүр ингээд цоллогдсон. За Жипол Гети гэж хүн байсан. За энэ хүн бол одоо Joel Gaty-ийн л Getty Oil компаниг үүсгэн байгуулагч. За энэ хүн одоо Генси номонд тэрийг тэр үнийг одоо ингээд дэлхийн хамгийн баян хүн буюу 1.2 тэрбум долларын хөрөнгөтэй одоо ойролцоогоор одоогийн ханшаар тооцсон бол нэг 10 тэрбум доллар авцаа. Одоо мөнгөтэй байж л дээ. Тухайн үедээ бол 1.2 гэдэг Генси номонд 66-нд бичигдчихсэн. За хүүг бол 1973 оны 7 сарын 10-нд одоо шинээр барьцаалсан байдаг. 3 дугаар одоо Гети гэнэ шүү дээ. Ач хүү гэн. Тийм ач хүү 3 дугаар Гети. За үйл явдал маань одоо эхлээд ингээд за эхний ээлжиний одоо сануулгад ирсэн мөнгө гэсэн 3.2 сая доллар. Ерөн зүгээр нийт шилжүүлсэн нь л 3.2 сая доллар. 17 сая доллар. Тэг 17 сая долларыг нэгсэн байдгийг. Хий одоо авнаа гэсэн байдаг. Тэгсэн чинь өөдөөс нь би чамд өгч чадахгүй. Тэр чинь эхлээд нэг 2.1 хэдийг шилжүүлдэг лөө. Гэтэ хамгийн дараа нь тэр чинь дараа нь чих тасарснаас хойш ихгүй. Ерөөсөө хариу өгдөггүй. Тий. Тэгээ хариу өгөхгүй байж байгаа. Гэтэ надад нэг юм бас тэ нөө энэ хүн одоо тэгээд мөнгөө аваад нөгөө ертөнц рүү явах гэж байгаа магтаал гэмээр өөрөө л настай болсон хүн шүү дээ. Ингээд ач хүн 16 таа. Ерөөсөө үйл хөдлөл гарахгүй байж байгаад сүүлд нь хамгийн инээдтэй нь юу гэсэн хэрэг нэг 2.2 сая доллар жилөө шилжүүлдэг. Гэхдээ хүүдээ мөнгө зэлсэн гэсэн. Тэр ийм байхгүй юу? Тэр ингэсэн. Одоо энэ чинь ийм. Одоо би нэг үйл явдлыг дараалал гэж. Тэнгүүд ээж нь утсан. За ээж нь одоо гэл Харис очоод ингээд
одоо миний одоо тухайд нөгөө хүүгээс нь салцсан байсан. Гэхдээ миний хүүгээ авраач таны ачгүй шүү дээ гэдээ очсон. Үгүй гэсэн. Тэнгүүтээ хэвлэл ярьслаг өгсөн. За би бол одоо ингээд 14 ач зээтэй хөө. Би одоо энэ тоолонгоор өгөхгүй гэж чинь болвол нөгөө 14-өөс 4-ийг чинь ингээ хулгайлаад ирэвэл би яах юм бэ? Тэгэхээр би үгүй ээ. Яасан бэ? Одоо татгалцсан байдаг. За тэгээд хүүг одоо 5 сар хорьсон байдаг. Энэ одоо нэг гээд 3 дугаар гээд сүүлдээ арга хэмжээ нь юу байсан бэ гэхээр тасархаа чих явуулах байсан. Тэгээд хүүгийнхэн чихийг тастаад явуулсан. Тэр энэ нь болохоор одоо тухайн үеийн шуудангийн механизмаас болоод 3-4-7 хоногор хойшоогоо ирсэн чих нь. Тэгээд аргагүй ирэхэнд татвар төлдгөө 2.2 сая гаргаад $600,000 хүүдээ зээлсэн хүүтэй. Тэгээд энэ одоо нийт яг өгсөн мөнгө нь $3.2 сая гэж юм л да. Тэгэнгүүт одоо $3.2 сая өгөхгүй болвол одоо хүүхд чинь ингээд ийм байдлаар явуулнаа. Одоо ингээд мөчлөөдөө хэсэг ингээд эдгээр явуулах болно гэдэг үндсэн дээр л яаж байгаа. Тухайн бодит үйл явдал нь болохоор аврагдаад дууссан хүү амьд гарсан. За бид нар төдийл нөгөө амьд гарсан хүмүүс одоо юу гэдэг тухайн амьдрал нь цаашаа хэвэн үргэлжилдэг гэж ойлгодог. За тэнгуүтэ барьцаалагдсанаас хойш 8 жилийн дараа буюу 24 наснда харт ам хэтрүүлэн хэрэглэсний улмаас за цус харваад бүх биеийг саажаад тэгээд 2011 он хүртэл 54 нас хүртэл одоо энэ хүү зүгээр л хүмүүсийн асаргаанд амьдэрсэн. Ерөөсөө сайхан амьдраагүй юм байлээ. Тэгээ ингээ нөө мэдээж харт амхны ирүүлэхээр сэтгэл зүйн дарамтнаасаа гарч чадаагүй 5 сар хүнд тэнд одоо юу гэдэг барьцаалагдаж тэгээд хоригдохдоо мэдээж чихийн хүртэл тасалж ийн гэдэг чинь харигслал тэнцээ явагдчихсан байж таараа. Тэгээ энээсээ яг 54 хүртэл амьдарсан. Гэхдээ 24 наснаас хойш 30 жилийн хугацаанд тэр ерөөсөө хүн урмал гэж бид нэр ирдэг шүү дээ. Тийм амьдралаар л амьдарсан. Харин өвгийнх нь хувьд болохоор 1976 онд буюу энэ үйл явдал болсноос хойш 3 жилийн дараа өнгөрсөн байдаг. Тэгээ амьд байх хугацаанд ч одоо ерөөсөө тэрнээс ачгүйтэйг нэг ч удаа уулзаагүй. Энэ хүүг барьцаалсан Италийн мафийнхан байдаг баха. Италийн мафийнхнаас 2% хүн нь ял авсан. Тэгээ бусд нь бол бүр ор сураггүй. За тэгээ 3.2 сая одоо салгаж чадсан 3.2 сая доллар. Тэр юм баггүй. 3.2 сая яг аваагүй. 3.2 сая дээр дахиж доош нь булгаад 2.8 сая дээр тохироод тэгээд 2.2 саяг өөрөө гаргаад $600,000 4% хүүтэй зээлээд авсан. Хүүтэй зээлсэн. Тэгээд энэ асуудал нь ингэж одоо нэгээд 73 оны 12 сарын 15-нд хүү суулгадаад тэгээд өөрийгөө залгасан өвөө уцаагаагүй. Тэр чигээр явуулцаа уулзаад өнгөрсөн байт юм. За тэгээд 9 хүн баримтлагдсан. Мапас 9 хүн баримтлагдаад 2 хүн ял аваад дууссан. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө $3.2 сая хаш орсон мэдгэдэггүй. $2.8 сая хаш. За бодит бөгөөр тий. Хаашаа орсон мэдгэдэггүй. Одоо мэдээж тэгээд яг сүүлд болохоор энэ нөгөө нэг мапын зардал болоод санхүүжүүлэлт хийгцэн гэдэг. Киноны санаа их цохол гэж ярьдаг тий. Их цохол бол үүнээс үүдэлтэй. За тэгээд кино болгох үүнийг кино болгох гээд мэдээж найруулагч Арон Ридли Скотт ажилласан. Тэгээ кино бас болж явах борцтой юм чинь нэлийн одоо юу драматай зүгээр ч нэг кино болгох чаагүй Ридли Скоттын нэрийг бас шалан доогоор хийх шахсан кинонуудын нэг. Чинь одоо шалан дорж орохгүй л дээр Ридли Скотт. Яаж ч чадсан аа. Яг тэр за шатаад л өнгөрөхөөс. Одоо тийм 88 настай байгаа хүн тийм. Өдгөө 88 нас хүрсэн. За тэгээд одоо энэ кино дампуур л ирмэг дээр очсон ерөөсөө. Энэ кино дампуур л ирмэг дээр. Монголчууд нь утаар нь шатан үздэг. Утаа саагангаа алдаад тэгээд гайгүй болсон. За тэгээд энэ гол үйл явдлыг яагаад энэ кино ер нь ийм болох болсон юм бэ гэхээр за киноны гол дүрд Кевин Спейсиг тоглуулж байсан. Тоглуулсан. Бүр үжээ зураг авалт дууссан. Гээ явж итэл кино нэхээс ерөөсөө хэдхэн хоногийн өмнө шүү. Цөхөө хэдхэн хоногийн өмнө энэ хүн өөрөө бэлгийн хүчээр хэллээр шуугаан дэгдэгээд за тэгээд нэлээд хил аманд орооцолсон. Тэгээд найруулагчийн хувьд бол нэгэн шийдмэг зоригтой шийдвэр гаргасан. Одоо болё. Жүжигчнээс солиё. Тэгээд энэ жүжигчингийн авсан 22 сцен. 22 сцен гэдэг чинь нэлээд ихтэй. Энэ сценийг солиё. Өөр жүжигчнэр тоглуулъя.
гэдэг шийдвэрийг гаргаад ердөө 8 хоногийн дотор 22 сценыг авсан юм бэл. Одоо тэгээд оронд нь ямар жүжигчин тоглох вэ гэж Кристофер Пламмерыг тоглуулсан. Тэгээд 22 сценыг яаж ийм хурдан одоо бидний санд бохгүй шүү дээ. Одоо чи ч гэсэн кино хийдэг хүний хувьд те 8 хоногийн дотор 22 сценээ солиодох тоо. Яг энэ чинь тэгтээ зүгээр солилт биш шүү дээ те. Энэ чинь аваад дууссан кинонд дээр нөхөөс зураг авч гэж ойлгож болно шүү дээ. Аваад дууссан кинон дээр тэгэнгүүт дахиад нэг асуудал тулгарсан. За ингээд жүжигчнээ сольчт юм байж. Тийм байж. Тэгэнгүүт объективд асуудал тулгарсан юм уу? Одоо яах энэ чинь Итали, ингээ Европоор дундаа олон зураг авалтаа хийцэн. Одоо тэг яах тэр орчинд 8 хоногийн дотор нисээд очиж явах боломжгүй шүү дээ. Тийм. За энэ дээр ерөөсөө нөгөө киног аврах ганц л боломж байсан. CGI ашиглах, ногоо өшгөн дээр зураг авах. Кино нөгөө анханасаа нэлээд өөрөө маш сайн хийгдэж явсан гэх юм уу? Зургийн юм гэх юм. Нөгөө секунд бүрээр нь ингэж плана бүх юма тааруулж исэн юм бэл. Тийм учраас одоо юу гэдэг өнөөдөр нөгөө голдрын зарим офшор план дээр голдрын хаан жүжигчнийхаа толгой хэсгийг солиод яг тэрэн дээр нь аваачаад ингээ үйл хөдлөлөөр харуулхад холоос нөө зүгээр л ингээл цоолол авааччихжээ шүү дээ. Ийм CGI-уудыг ашигласан. За бас нөгөө тулгарсан өндөрлөн гэр нүжээ эн чинь ганцхан үний жүжиглэлтэй кино гэж байхгүй шүү дээ. Өчнөө олон жүжигчнтэйгээ харилцах хэрэгтэй болно. Бусад жүжигчин зургийн төлөвлөгөөнийхөө дагуу зурганд ороод дууссан. Дараагийнхаа ажлыг төлөвлөсөн. Байхгүй дахиад тий. Тэгэхээр тэр хүмүүстэй дахиад зураг авах боломжгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн тэр планууд дээр нь нөгөө хүнийгээ одоо ингээд хоосон зүйлтэй харилцан тоглуулсан байх нь шүү дээ. Ногоо өшгөнд харилцан тоглуулад гэтээ маш сайн зураг авалтыг өмнө нь хийсэн байсан учраас тэнд ямар ч тийм эффектийн гэрлийн өнгөний зөрөө ерөөсөө гарахгүй. Кадрын тийм юмнууд ерөөсөө гарахгүйгээр за 8 хоногийн дотор окей зураг авчдсан байжээ 22 сценыг авчдсан байж. Гэтэл арын ажил нь амар аваад тэр CGI-ууд тэр компьютер графикийг ашиглаад монтаж хийнэ гэдэг бол энэ бол нэлээд бүр Ridley Scott-ыг би бол гэж бодож байна. Шатжиж гаргаж ирсэн урагдуулах. Тийм. Мэдээж өөрөө алдар нэрийн өндөрт хүрсэн найруулагч байгаад байдаг. Тэгээ өөрийнх нь сонгож авсан сэдвэр хийжсэн кинонд нэгээд нэг жүжигчнээс болоод юм халтаа те. Кино уран бүтээл гэдэг бол багийнх учраас хин нэгэн дээр нь л ямар нэгэн асуудал үүсгэхэд магадгүй жүжигчнээс солиогүй кино гаргасан бол кино бүр илүү шатах байсан баг. Яагаад гэвэл одоо юу гэдэг бойкотлдог штэ тий нөгөө тэр хүнийг дургуутслаа илэрхийлээд тэр үед энэ кино бол нээлттэй гэж үзэгчдийг татаж чадахгүй байсан болов. Гэтэ кино өөрөө уул нь баг төсөвтэй кино нэг тийм өндөр төсөвтэй биш. Тэгээ нэг 8 хоногийн зураг авалт нь 10 сая гаруй долларыг зарцсан байдаг. Тий нөгөө нэг аргагүй л тий. Нэгдүгээр голдрын жүжигч өөрөө маш өндөр хүнээр тоглосон. Маш өндөр хөлсийг нэгсэн. Дараа нь бол тэр нөгөө пост production, монтаж хийж байгаа хүмүүс бол ийм олон. Тэр бол унтаагүй л хичнээн цагийн турш юм уу тасралтгүй ажиллаж ижлэнийг гаргаж ирж шүү дээ. Ингэж хийгдсэн учраас нөгөө киноны өртөг маань нэлээд дэш өсөд явцсан. Марк Уолбергийн тэр авсан 1.5 сая доллар. За тэгээд одоо Мишель Уильямсын авсан мөнгө хоёрын хоорондын харилцаа яагаад ч задарсан. Тэгээд тэр нь нөгөө нэг гендрийн асуудлыг үүсгээд. Тэгээ надад бол тэгээ санагдсан шүү. Яагаад ийм баг төсөөр тоглосон юм бол эмхтэй. Өдрийн $80. Тийм тэгж тоологдсон байсан тий. Тэгээд жүжигчтэй хувьд одоо юу гэдэг цалингийн энэ ихтэй нэр магадгүй санаатаач гарч ирсэн асуудал гэж бодоо. Түүнээс эн чинь бол нууцын зэрэглэлтэй шүү дээ. Тэр жүжигчтэндээ тэдэнд сая төгөр. Марк Уолбергийн хувьд бол одоо юу гэдэг нэмэлт нөгөө 8 өдрийн зурганд орохдоо 1.5 сая долларын цалин нэгсэн болол одоо Мишелийн хувьд бол кино урлагийн төлөө гэсэн сэтгэлээр өдрийн ердөө $80 одоо ажилласан энэ ингээ хүүсийн тэнцвэрт байдал алдагдсан байж тээ ийм байж болохгүй штэ гэдэг шуугаан тухайн үедээ дэгдээд за тэгээ Марк Уолберг маань болохоор энэ авсан 1.5 сая доллараа Мишелийн нэрийн өмнөөс бэлгийн хүчирхийллэрийн эсрэг энэ даасанд хандвалж иж энэ шуугааныг намдаж исэн юм байлээ. Тий. За тэгээд ерөнхийдөө цалин мөнгөн дээш тэр зураг авалтан дээш тэр жоохон баартай байсан. Гэхдээ энэ кино бол одоо мэдээж одоо сошиал платформудаас ашиглаа хийсэн, театрт нээлттэй хийсэн. Сансан түрэг боловч нэг урттаа иднэ гэдэг шиг одоо цаг өөр болчих тээ. Урттаа ерөөдөө ашиглаа хийгээд гүйцэгээд явсан Ridley Scott-ийн сайхан бүтээл. Би за киноны хувьд болохоор өөрөө ерөнхийдөө $57 сая ашиг орлогыг олсон. Киноны төсөв өөрөө үндсэн төсөв бол 50 саяар бүтсэн.
Тэгэхээр алдагдaltaгүй кино байгаа. За гэхдээ мэдээж төлөвлөгөөнд бол ямар байсан гэхээр 100 сая долларыг олно л гэж энэ киног анх төлөвлөж бүтээж исэн юм байна. За ингээд та бүхэн маань кино эхлэхийн өмнө нэвтрүүлгийг дуусны дараа Ridley Scott-ийн нэгэн сая хуран бүтээлийг хүлээн авч үзээрэй. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Энийг Эрик Леоны хар захаас авч байсан юм. Тахир дутуу өвгөн энийг $19 зарна гэд би бүтэн нэг цаг үн аялцаж байж үнийг буулгаж байсан юм. Өнөөдөр энийг дуудлага худалдаанд оруулбал сая $200,000 хүрэхэд дээ. Энийг харж байна уу? Бүх зүйлд үн бий. Амьдралын хамгийн том тэмцэл бол тэр амьдрал нь хэр үнэтэйг олж мэдэх юм. Чи энийг ав. Бид авахгүй. Таалагдж байна уу, Пол? Бодит явдлаас сэдэвлэн бүтээв. Гол дүрд Мишель Уильямс, Кристофер Пламер, Марк Волберг нар тоглолоо. Ром 1973 он. Орчлонгийн бүх мөнгө